За дарчлаа. За баярлалаа. За сайн байна уу? Орой хаврын сайхан мэндийг хүргэе. За баярлалаа. Танд бас өнөөдрийн мэндийг хүргье. Баярлалаа. Амралтын өдөр байна. Амралтын өдрөөрөө юу хийж өнгөрөв? Өнөөдөр жоох кино үзсэн шиг л өнгөрөөлөө. Хаяа бас өөрийгөө тэгж амраач явах хэрэгтэй тийм ээ. Тэгэхгүй бол байнга ажил гээд. Сайхан та их том ажлын ард гарсан. Тэгээд алс ходоос хүсэлтийг мань хүлээж аваад тэгээд сэтгэл дэвсээд, итгэл бадраасан их сайхан уриалахгүй хүлээж авсан юуны өмнө нин гүн талархаж байгаагаа илэрхийлье. За баярлалаа. Гүмбэр хөрөлдөөний маань 89 дэх очим Баясгалангийн Сүхбаатар хэмээх Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан аялгаутай, дуутай, уртай, дүйтэй, гайхамшигтай залуутай ярилцах болсондоо баяртай байна. Тэгээ таныг өөрийнхөө хэмжээнд ер нь бас судалсан таны тэр хүн бүхний сэтгэл зүрхэн дотор байдаг. Би хэн бэ? Би хаанаас ирсэн бэ гэж явж исэн хайлтыг балчир баг ахвад тэр нэгэн хүн бадраасан байна. Тэр хүний тоглож байгаа гайхамшигтай мөч таныг ингээд одоогийн энэ төвшөнд, одоогийн энэ сайхан Монгол өв соёлыг бадраахад зүгээр л гэрээ хойморт өлгөөтэй байдаг морин хуурын утга учирыг амьлуулахад их чухал үүрэг гүйцэтгэжээ. Энэ сайхан хөрөлдөөнөөс соёлоо хэлвэл. Одоо бодохоор нэг 88 87 8 он л байсан юм шиг л. Би яг нөгөө ухаанд орж ирсэн нэг 4 5 настай юм уу. Тэгээд тэр үед нөгөө нэг баррикадын төмөө гэдэл дээр үед нөгөө нэгдэл мэгдэл гэл байдаг ус шүү дээ. Тэрэн дээр манайх ингээд олуулаа нөгөө нэг баррикадаараа байдаг ус. Тэгээд нэг айлын дал нөгөө нэг орж манай аав ээж эднэр нөгөө нэг юм Мартин 8 байсан санагдаж байна. Тэгээд нөгөө ингээд тэр үуч одоо нөгөө банкет гэдэг лөө. Нэг нийтээ ороод тэгэл хөзөр мүзэр тоглоол. Тэгээд тэр ганц тэр айлын эзэн гэрийн эзэн нь болохоор тэр бусд хүмүүс ингээд тоглоол наргаал тэр гэрийн эзэн нь болохоор нөгөө нэг модоор ингээд юм хийгээдсэн бохгүй юу? Яг юу хийж байгааг бид нар мэдэхгүй. Тэгэл бид нар нөгөө юм минь авчгүй гэл тоглоол ингэж гинт нөгөө модоо ингээд морины сүүл авч ир татаад тэгээд хөгжим дуургаад тэгээ явц. Тэгээд л ерөөсөө одоо ингээд тэр зүйл миний санаанаас огт гардгүй. Өдөө хүртэл явсан. Тэгээд магадгүй өсвөр балчир одоо нөгөө бага насны хүүхдэд тэр мэдрэмжийг тэгж өгөх нь л айгүй чухал юм байна гэдгийг ойлгосон. Түүнээс яг мэдлэг бол хүн ингээд амьдралынхаа юугаар ингээд сургууль соёл ч юм уу ингээд явсаар гоод олж авч байгаа шүү дээ. Тэр мэдрэмж гэдэг зүйлийг тодорхой хугацаанд ингээд маш зөвөр ингээд өгөх юм бол тэр зүйл нь ингээд ирээдүйд амьдралыг хөтлж явдаг маш том одоо түлхүүр юм байна л гэж би ойлгож байгаа. Тэгээд тэрнээс хойш одоо ингээд морин хуур гэдэг зүйлийг одоо байнгын ингээд сэтгэл дотроо тээж явсаар байгаа л нэг мэтгэд уралдаг болцсон байсан, нэг мэтгэд тоглодог болцсон байсан. Тэгэл нэг мэтгэд хүнд заац явж ирсэн. Одоо нэг мэтгэд ингээд бүхэл бүтэн музей байгуулсан ингээд явж гин гэж бодохоор зүгээр л тэр жижигхэн юм оч одоо ингээд айгу том зүйл болдгийм байна. Түүнээс би бол одоо ингээд нэг амар одоо бусдаас гоцгойд одоо хөдөлмөрлөөд эсвэл бусдаас гоцгойд авьяастай бол биш, яг л адилхан. Одоо би жишээлбэл яг морин намайг нөгөө нэг юм мэрэгжлийн морин хуурч ч юм уу гэж ойлгоод байдаг байхгүй. Гэтэл би зүгээр нөгөө хөгжмийн багш мэрэгжилтэй яг нөгөө хөгжмийн багш учраас төгөлдөр хуур тэгээд нэг нь үндэсний хөгжим заавал сурах хэрэгтэй байдаг. Тэгээд би нэгдүгээр курсээсээ нэг 2 дугаар курсээ нэг үндэсний хөгжмийн баян хуур тоглож ирсэн. Тэгжэл тэр баян хуур хөгжим маань нөгөө нэг хичээлийн хөтөлбөрөөс нөгөө хасагтаад тэгээд хүчээр нөгөө морин хууранд бас орсон байхгүй. Ер нь бол анх нөгөө морин хуур надад олдоогүй. Одоо ингэ нөгөө шалгаруулалт одоо тэнцээгүй ч юм уу тухайн үед нөгөө оюутан яг хөдөөнөөс ирсэн учраас нэг сайн ойлгоогүй. Тэгээ явсан баян хуур ингэж байгаа хожим ингээ морин хууранд ороод дөнгөж нэг дүүгээр курсээ төгсөх гэж итл нөгөө багш маань өнгөрцсөн. Настаа одоо багш ус. Тэгээд
ерөөсөө олигтой ингээд нөгөө яг сурч чадаагүй байсараа төгссөн бохгүй. Тэгээд яг хөө мэдээж нөгөө айгүй сонирхолтой болц. Тэгжил яг багшийн маань дараа нөгөө манай дээд курсын ах биднэрт хичээл заагаад тэгээд тэр дээд курсын одоо багш маань ер нь чи ингээд морин хураа хийдэг юм чи би чамайг мэрэгжлийн морин хуур хийдэг газар аваач хийгээд тэгээд анх одоо мэрэгжлийн морин хуур гэж юм байт юм байна гэдгийг танилцаа. Тэгээд тэр газараа би яг нэг юм тууштай 3 жил нөгөө туслах ажилтан хийсэн одоо зүлгүүр мүлгүүр оюутныхаа хажуугаар тэгээ сүүлдээ ажил дээр гараад нөгөө нэг би цэцэрлэгт нөгөө хөгжмийн багш хийсэн байхгүй. Тэр хугацаанд бас нэг 2 жил ингээ 90 очин нөгөө газартаагаа ямар ч нэг 5 жил сууралдаа. Тэгж ягаад нөгөө ямар ч үс нэг морин хуур дистараал нэг юм байт юм байна гэдэг нэг зарчмын хувьд ойлгож аваад тэгээд нөгөө цэцэрлэгт ажиллаж явах хугацаанд ингээд өөрийн нөгөө морин хуур хийдэг компани байгуулсан байхгүй. Тэгээд нөгөө компани гэх үү нөгөө улсын ажил гэх үү гэдэг нөгөө хоёр доод харин тэгээд за ер нь бол би энэ одоо морин хураараа л ер нь амьдрах ёстой юм шиг байна гэж бодоод тэгээд улсын ажлаас гарсан. Тэр үед бол одоо нөгөө хамаатан саднгүй чи наад морин хураараа амьдрна гэж байхгүй. Зүгээр л одоо улсын байгууллага нөгөө тогтвортой ажиллаж байгаад одоо байр сав те одоо нөгөө лиз миз тэгж айгүй их нөгөө нэг шахалт ирж исэн л та. Тэгэд би тухайн үедээ бас нөгөө залуу хүүхд юмчгүй би өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр явна гэж одоо зөрүүдлээд тэгээд тухайн үедээ бас зарим нэг одоо игч бэрэгч мэгчтэйгээ модалцчихсан сандаа одоо тэд нар нөгөө ингээд чи зүгээр ингээд доктортай ажиллаж байгаад одоо байртай бол амьдралаа бод гэдэг ч юм уу яг нөгөө миний төлөөлөл тэгж байгаа шүү дээ. Тэгэхэд би нөгөө үгүй гэдэг тэгээд би тэгж хэлжсэн байхгүй. Тэр байр сав одоо тэр та нарын хүсээд ингээд яваад байгаа зүйлш би нэг л өдөр аавна. Тэ магадгүй би бүх зүйлээ ингээд амжилтанд хүргээд нэг өдрийнхаа орлогоор аавна маа гэдэг айгүй тэгж ярьж ирсэн. Тэгээд тэрнээс хойш мэдээж айгүй их нөгөө бүтлгүүж байгаа байхгүй. Одоо ингээл байж байгаа л уналтанд ороод тэгэл энэ музей гэж эхэлснээс хойш бүр их одоо зовлон бэрхшээл туулах болсон л доо. Энэ хуучны эд үлгийн зүйлс чинь мэдээж хямдхан биш айгүй хүнтэй олдно. Тэгээд тэрэнд хамаг мөнгөө зараад хахаар нөгөө гэр бүлийн байдал одоо гэр бүлийн хүмүүс ойлгохгүй. Тэгээд энэ тэнд том байр түрээсэлч нөгөө эхлүүлж үзсэн 14 оноос музей гэж аль байсан. Тэгээд нөгөө нэг дор хajил 100 150 м квадрат хэрэгтэй болонгот түрээслэл тэрнээсээ болж хид удаа дампуурч ирсэн. Тэгээд ингээд нөгөө гэр бүлийн ч хүртэл тогтворгүй байдал үүсэл. Ингээд нөгөө унах болгонд нөгөө хүмүүс чинь надаас заавал нэг хариу нэхэд байгаа. Тэр би чамд хэлээ үзээд. Тэгээд айгүй тийм дарамттай тэгээ яваад идэг байсан. Тэгээд яг хөө би зүгээр л ямар ч эцсийн хүртэл ингээд зүтгэе гэж бодоод явж байгаа. Тэгээд 17 оноос маш хүнд уналтанд ороод ерөөсө бүх зүйлээ өрөнд өгсөн л та одоо нөгөө байр сав одоо юу гэдэг машин тэрэг бүх зүйлээ ингээд өрөнд өгөө сүулдэ орох оронгүй ороод болоод эхнэрээсээ салаад ер нь бол маш хэцүү байдалд хүрсэн. Тэгээд 18 онд яг тийм байж идэл нөгөө 19 онд ковид гарч ирээ за бүр одоо ингээд одоо бүх юмыг цэг тавих хэрэгтэй байна гэдэг баг шийдвэр төр хүрсэн. Одоо энэ зүйлийг эсвэл хүн амьтанд зараад гадагшаа явах уу те гэл заримдаа ч ер нь сэтгэл готруул өстой амьдрах уу амиа хорлох уу гэдэг тэр хүртэл хүрж ирсэн. Тэгээд нөгөө нэг хүний амны бэлгээс аштын бэлэг гэж монголчууд хэлдэг зүйлийг би маш сайн ойлгосон. Тухайн үед би нөгөө нэг л өдөр тэр байрыг чи авчнаа гэж айгүй их хэлжсэн байхгүй. Тэгээ би яасан гэсэн чинь тэр 19 оны яг ковид гарахын яг өмнөхөн тэр нэг үйл явдал болсны нэг 10 хоногийн дараа ч лөө 7 хоногийн дараа анхны нэг карантинлэгж ирсэн. Тэгээд тэр манай нэг нутгийн үйл ажиллагаа болоод тэн дээр би яг нөгөө хуурмуур тоглох гээд очисон. Тэгсэн чинь тэнд ингээд нөгөө би ягаад ч юм нөгөө хөтөлч мөтлөөд нэг дунд нь ямар ч идэвхтэй байжсэн. Тэгж жагаад би нэг
санаандгүй нэг хүнд нь би нэг сайхан морин хуур ингээ азтан тодруулаа өгчий гэд. Тэгээд өөрөө юу ч болцсон мөртлөө над тийм бас нэг юм өгөөмөр сэтгэл ба тэгээд намайг дуурайгаад айгүй олон хүмүүс нөгөө нэг тийм ч одоо гоо сайхны ирэх мэрх гэдэг ингээд дараараасаа тийм суглаа яваадсан байхгүй. Тэгээ би анзаарахгүй хамгийн сүүлийн супер азтны би тодруулчих гээд нэг одоо барилгын компани захирал гарч ирээд тэгээд нөгөө тодруулсан чи би азтан болоо тэгээ орон сууц хаждаг байхгүй. Ямар сайхан. Нэг л өдөр авсан байж тээ та тий. Тэгээд ерөнхийдөө за энэ одоо юм ямар ч ус учиртай юм байна. Тэгээд буцаж би ер нь энэ жоох юмаа хийх хэрэгтэй байна гэдэг тэр юун дээр л ирсэн л дээ. Тэгээд ковид гараад ирсэн, карантин чихэлсэн яах вэ гэж байгаад би гинт толгой ажиллаад ер нь бол жоох онлайн юмаа хийгээд үзьегээд тэгээд яаж одоо тэр онлайнаар ингээ юм хийж гин гэдгээ хүмүүст ойлгуулах уу тэр үуч карантин гээл над руу залгаад байна. Тэгээд нөгөө бүх юм онлайн болгоё. Тэгээд анх ерөөсө бодсон л да нөгөө морин хуурын юм онлайн фестивал гэж хийгээд тэгээд дэлхийн нэг 20-од орноос 200 гаруй хүн оролцсон. Тэгээд нөгөө яг бүх хүн ингээд гар утсанд анхаарад гэртээ байж суучраас ч тэр юм айгүй идэвхтэй байгаа. Тэгээд пэйж мэж нэгээл явсан чинь нэг мэтгэд айгүй олон дагагчтай болцсон байсан. Тэгээд за энэ дээр тулгуурлаад одоо ер нь бол морин хуурын сургалтад дараагийн 2 дахь карантинээр нь би морин хуурын сургалтыг нэг онлайн болгосон байхгүй. Өөрөө ингээд нөгөө 36 хичээлтэй юм видео хөтөлбөр бэлдээд тэгээд тэр онлайн хичээлээ ингээд хаалттай групп үүсгээд тэрэн дээр нөгөө та өдөрт одоо 1000 төгрөг зарцуулаад ингээд морин хураа сураа гэдэг сурчлагаа хийгээд тэгээ 365 мянган төгрөгийн төлбөртэй жилийн тийм сургалт хийсэн чи айгүй олон хүн хамрагдаад тэгээд ерөөсөө эхнийхээ одоо нэг юм гэр орол байшаа аваад тэрнийхээ мөнгөөр тэгээд явсан. Одоо ингээд бодохоор 5 жилийн дараа би өөрөнгөсөн нөгөө байртаа болсон байна. Үйлдвэрээ ингээд байшин савтаа болсон байна. 2 3 ажилчнаа өөрөнгөсөн одоо ингээд хашаа байшинтай ч юм болгосон байна. Морин хуурын дэлгүүрээ байртаа болгосон байна. Музейга байртаа болгосон байна гэдэг ингээд бодохоор яг юм ингээд нөгөө зөв тал руугаа эргэчих юм бол ерөөсөө л дорой юм байна. Бид нар ер нь бол хүн амьдралдаа бас одоо өөрийн үлийн үр ч юм уу өвөг дээдсийн бас үлийн үр янз бүрийн асуудлууд зөндөө байдаг юм билээ. Тэр болгоныг нөгөө нэг анзаарахгүй л ингээл махраал зүтгээд идэв юм байна. Тэгээд ер нь бол жоохон анзаараад ингээд бүх юма зөв голдролт нь оруулахыг хичээгээд ихсэн чинь ингээд тэгвэл маш хурдан ингээд буцаад боссон. Тэгэхээр энэний яг хөө цаад одоо юу ч гэдгийг одоо яг гогцоо нь юу байсан бэ гэхээр яг хөө би нөгөө яг уналтанд ороод ингээд яг хэцүү байхдаа бас амьдрал маань ингээд болохгүй байгаа асуудлуудыг нэлээд ингээд явж судалж мэдж авсан байхгүй. Тэгээд тэр болгоноо ингээд засах гад хичээсэн. Тэгээд би яасан бэ гэсэн чинь энэ одоо том би ч өөрөө бас нөгөө нэг шүтлэгтэй хүн. Тэгээд манай айгуу том одоо багш маань байдаг. Тэгээд бас өөр бас хүмүүстэй ингээд яваад одоо миний амьдралд үнэхээр нэг юм болохгүй асуудал байх шиг байна гэдгийг одоо олж далд ертөнц талаас мэдээж ил ертөнц талаас би чадлаараа л зүтгээд байгаа тийм. Тэгээд яасан чинь ийм асуудал байсан л да. Одоо манай аавын талын өвөг дээдс маань нөгөө нэг нэлээд олон том ламнар байж байгаа нөгөө хилмигдүүлэлтэнд өртсөн. Тэрнээс болоод одоо бас ингээд үр хойчт нь ийм үлийн үр юмнууд үүрэгддэг юм байна. Одоо тэр хүмүүс ч гинт байж байгаа л одоо ингээд нөгөө хороцсон учраас ч юм уу те. Тэгээд бас яг бид нарыг төрүүлсэн өвөө маань бол лам байж байгаа нөгөө хар болж тэгж зүхтаж гараад тэгээд бид нар үүссэн түүхтэй.
Хэрвээ тэр хүн одоо нөгөө нэг гараагүй бол бид нар одоо үүсэхгүй ч юм уу те ингээд байсан. Тэгээд тэр өвөө маань нэгсэндээ нөгөө зүхтаж гараад ингээд хар болоод хүнтэй суугаа явна гэдэг нөгөө нэг гэлэн байж байгаа нөгөө тэр тангараа зөрчсөн гэсэн утгатай. Тэгэнгүүт тэр зүйл одоо ингээд нөгөө үр хүүхдэд нөлөөлөө зарим нь одоо нөгөө нэг хань ижлээсээ ингээд салд сарнаад идэх ч юм уу. Зарим нь ингээд амьдрал ахуйн ингээд болж өгөхгүй дороотоод ч юм уу. Зарим нь архит орсонд ороод идэх ч юм уу. Ийм асуудал байсан. Тэгээд энэ зүйлийг би нөгөө засах гэж нөгөө нэг бүр ингээд эхнээс нь эхлэх хэрэгтэй болсон байхгүй. Тэгээд ингээд ажлынхаа хажуугаар тэр бүх зүйлийг ингээд маш одоо ингээд нягхуур хянамга хандаж ингэж явсаар гоод тэр зүйлч цэгцэрсэн тэрийг дагаад ингээд нөгөө амьдралын проблемууд бүгд цэгцэрсэн. Тэгж бодохоор бид нар нөгөө амьдрал тийм далдын бөгөөд өөрийн хийсэн үйлүүр өвөг дээдсийн ч юм аав ээжийн ч юм ийм олон зүйлүүд байд юм байна. Тэрнийг ингээд засахгүй зүгээр л эндээ л өөрийгөө л боловсруулаа хичээгээл зүтгээл өгдөг. Гэтэл тэр цаана бас өөр зүйл бас амьдралд нөлөөлж идэг юм байна гэдгийг л олж мэдсэн. Тэгээд тэр бүхнийг ингээд засаад явсан чинь наан бол амьдрал тэгээд бараг би юм хийхгүй байж шахуу ингээд юм зүг болоод ингэ яваад. Бүх зүйл хоорондоо их нарийн холбоотой гэдгийг та танин мэдсэн биз дээ, тийм ээ. Тэгээ танин мэдсэн тохиолдолд далд байсан юм ингээд ил болчдөг. Нэрээ чинь өөрөөсөө асуусан цагт л одоо бидний өсөж дивжих өгжөөсний хариу гэхүү тэр бүхэн зүйл л ингээд сүлэмдэж орж ирдэг юм шиг байгаа юм. Та асууя гэж бодож ирсэн бүхэл зүйлийг манд богинохон хугацаанд орсгоо цайхаа ярьчих юм. Тэгээд чи бас тий юу бэ? Тийм бай, сайхан ингээд өөрөө ингээд сайхан хөтлөөд хөврөөл явчих чинь. Таны энэ олон солонгот бит олон өнгөтэй амьдрал дундаас өөрийн тань дотор байсан тэр амьд сүнсийг ингээд хөдөлгөөнд оруулсан нэг хүн байсан. Тэр хүний одоо тэр хөдөлгөөнд оруулсан мөн чанар явсаар байж байгаа таныг одоо Монголын өв соёл дундаа бүр ингээд бүх зүйлийг шүншиглээд багтаачсан морин хур гэдэг энэ Монгол хүн бүхэн дотор байдаг хэмэрлэг зүйлтэй ингээд холбочжээ. Энийг та ямар тач байсан бүх салбараараа өөрийнхөө чадхаар холбоогоороо ингээд дамжуулж байна. Түүн шиг одоо өмнө нь та уулын цэцэрлэг сургуулиудаар яваад хүүхдүүдийн галыг бадраадаг бүр ингээд тулж ажилдаг байдаа. Одоо яг тэр сайхан зүйлд тулж ажилдаж байна уу? Морин хуурийн сургалтууд хэдийн насны хүүхдүүд хамаарагдаж байна. Энэ тухай хоёулаа жохон тогтоод ярил. За тэгээ манай морин хуурийн сургалт одоо яг тасралтгүй 16 жил явж байна. Би бас ер нь бол бас дөнгөж 20 гараад эхлүүлсэн байгаа. Тэгээд зориг гэх юм уу одоо тэр багаасаа тэр зүйлд ингэсэн болохоор тэр юм уу нэлээд л эрт төгс тэгэл салбартаа бол нэлээд их шүүмжлүүлж ирсэн л та энэ нэг нөхөр гарч ирээд ингээд зарим нөгөө буруу зүрхэм хийгээд байна ч юм уу тий янз бүр яа. Одоо болохоор эргээд хүмүүс нэлээд сайхан ойлгож эн чинь ингэжээч хүн урт хугацаанд ингээд айгүй их юм туулж мэдэж ойлгож ингээд боловсрт юм байна гэдгийг зах цухаас нь ойлгоод байна. Тэгээд сургалтанд маань одоо бол хамгийн бага яг уу бид нар би урд нь бүр ингээд юу яадаг үсэн 6 настайгаас нь эхэлж авдаг үсэн. Тэгээд 6 настай хүүхдүүд бол нэлээд тулж ажиллах шаардлагатай байдаг. Дээрээс нь юм сурах нь жоох удаан байгаа ш нөгөө нас бага учраас. Тэгээд нөгөө нэг эцэгчүүдэд бас хүндрэлтэй л дээ нөгөө үр дүн гарахыг хүлээгээд байдаг нөгөө хүүхд яваал байдаг мөнгө төлөөтэй. Тэгэхээр нөгөө эргээд нөгөө багшд бас зарим эцэгчүүч нөгөө тэрийг ойлгохгүй манай хүүхд юу сурахгүй байна, юм заахгүй байна гэдэг ч юм уу янз бүрийн айш авиртай хүмүүс байдаг. Тэгээ бас нэг юм жоохон асуудал үүсэж байхаар нь би болоод ерөөс нь 8 наснаас эхэлж авъя гэдэг болцсон. Одоо манай сургалтанд бол өстой 8 наснаас 80 настай буурал хүртэл явж байгаа. Одоо хамгийн дээдл нь 75 настай хүн явж байна. Тэгээд морин хуур сурахад бол маш олон талын хүнд нөгөө ач холбогдол байдаг. Зөвхөн тэр нөгөө хөгжим сурж байгаа гэхээс илүү төлөвшлийн хувьд одоо сууд сурна, юмыг сэтгэж бодох, тэгээд тэр аялгау мэдрэмж одоо тэр чичирхийлэл долгионыг ингээд байнгын авж яах гэдэг чинь өөрөө нөгөө мэдрэмж маш сайн болно гэсэн. Тэгэхээр одоо жишээ нь гэхэд дэлхийн одоо оюун ухааны одоо тэр том мастер нэг их хоёр ихэр охин байгаа шүү дээ.
мөнгө шүр гэд тэр хоёр бол одоо над дээр багасаа морин хур сурч ирсэн. Тэгээ одоо дэлхийд ингээ оюун ухаанаар хэд удаа том амжилт ингээд гаргачлаа. Араас нь Монгол хүүхдүүд зөндөө гаргаж байна л та. Тэгэхээр тэр нь яаж нөхөр ерөөсөө энэ морин хуур гэлтгүй энэ хөгжмийн зэмсгийн ганц нууцлаг одоо шин чанар нь хүний энэ баруун зүүн тархиудыг ингээд зэрэг хөгжүүлж идэг. За тэр дундаа морин хуур юугаараа илүү вэ гэхээр морин хуурыг ингээ баруун гараараа нөгөө ингээд татаж тоглодог. Зүүн гараараа яг тэр ингээд ноот аялгаугаа ингээ хурдан ингээ тоглож. Тэгээ хүний энэ зүүн гар ингээд маш хурдтай эрчтэй хөдөлж байна гэдэг маань баруун тархи илүү их ажиллаж идэг. Баруун тархи илүү ажиллаж байна гэдэг маань нөгөө нэг гүйлгээ ухаан одоо ингээд маш хурдан ингээ юмыг бараг хүн юм яриаггүй гэхтэл ойлгож гад ингээд зэдэг болчдөг байхгүй. Тэгээд тэгэхээр нөгөө нэг юмд айгу хурдан ингээд сэтгэж боддог тийм чанар үүсдэг гэсэн үг. Тэгэхээр би зүгээр яг нөгөө монголчуудыг уриалж байгаа нь одоо ерөөсөө л та заавал морин хуурч болох алавгүй. Ер нь бол монгол хүн нэг 3 сайхан татлахыг ингээд насан туршдаа хамаагүй нэг тоглож исэн ч болно. Тэр зүйл нь нөгөө нэг бид нар ингээд нөгөө дасгал хөдөлгөөн хийдэг шиг оюун санааны дасгал гэж ойлгож байгаа. Тэгээ байнгын нөгөө нэг тэр хөгжмөнтэй ингээд ойрхон ялангуяа ингээд морин хураа тоглож байгаа хүн бол нөгөө мартал санах ч юм уу одоо янз бүрийн проблемууд багасна гэсэн үг байхгүй. Харин тий. Ач холбогдолын тухайд хүмүүс ерөнхийдөө мэдээд байгаа. За одоо хэдийн чандад байгаа хүмүүс гэдэг юм бол эзэн хааныхаа зурагны хажууд морин хураавал одоо айл бүхэн л хөрхий өлөгдсөн байдаг. Тэгээд чухам одоо түүнийг таны хэлдгээр ихшиглүүлээд гэрийнхаа жаврыг за цагаан сараараа нэг хүүхдээ тий тоглодог л миний хүн нэг тоглоотгооч гэд ингээд гойд одоо тэгж байгаа дүр төрхөд зөндөл харагддаг л да. Энэ морин хуур буюу бит бус үеийг ингээд цогцоор нь багтаачихсан энэ хөгжим Монголын сонгодог юмаа гэд нэг хэсэг зөндөө их ярьсан. Тэгэхээр Монголын сонгодгийг та ингээд барьж аваад Жоно хар гэдэг нэртэй музей байгуулад олон салбараар л хүмүүст хүргэх гээд байна шүү дээ, тийм ээ. Онлайнаар таныг ингээд сургалт явуулж байхад гадаадаас хүүхдүүд ер нь хамрагдаж байв уу? Хэлийн чандаас танд ер нь хүмүүс ханддаг уу? Хандна зөндөө. Яг онлайн сургалтанд маань Шведээс хүүхдүүд нэлээд байсан, Швейцараас байсан, Америкаас байсан. Ер нь бол олоор Солонгосоос байсан. Одоо тэгээ шанар нь дайггүй сайхан холбоотой байгаа юм. Сураад би холбоотой зарим нь нөгөө тэнд нь нөгөө монгол багш нартай холбож өгөөд тухайн үед нөгөө ковидын үе байсан учраас нөгөө эцэгчүүд ингээд идэвхтэй байлгах гээд байсан. Тэгээд дараа нь нөгөө жоохон хөгжөөд ирэнгүүт чинь нөгөө нэг илүү нөгөө багштай ингээд сайн болоо сур. Яг хөө зарим нь одоо нөгөө нэг тэгсгээд нэг 2-3 сар тэгж яваад зогсоодсон ч хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд зарим нь айгүй сайн багш нарт бол одоо бүр нэлээд тоглодог болсон энэ тентгийн тэр нөгөө бисрэг наадам дээр ингээд тоглож ийн гэсэн явж ирсэн. Тэгэхээр үр дүн бол нэлээд байгаа. Тэгээд юу байгаа юм? Миний нэг одоо хэлдэг зүйл бол энэ морин хуур гэдгийг ганцхан энэ морин хуурыг бид нэр ингээд тархиж шүтээд байгаа гэсэн үг биш. Морин хуурны цаана нөгөө нэг морин хууранд ч бүх зүйл орж байгаа байхгүй одоо хийхэд нөгөө уран сэлбэр, уран зураг тийм ээ. Тэгээд тоглоход тэр аялгаунд нь хөөмийн уртын дуу, бие биелгээ. За тэгэл одоо морин хуураар одоо орчин цагийн бүх киноны хөгжмийг тоглож чинь гэд ингээд бодохоор энэ бүх өв соёлын яг ингээд цогцлоосон цогцлбор нь энэ морин хуур юм байна л гэж төлөөлөөд бид нар ингээд одоо хоймортой зарлж байгаа гэсэн. Тэгэхээр Монгол хүний албан ёсны шүтэх 3 шүтэн байгаа гэдэг нөгөө Жансноруугаа хэлжсэн. Тэр нь болохоор нөгөө эзэн Чингис хааны хөрөг тийм ээ. Монголын нууц товчоо морин хуур гэдэг. За эзэн Чингис хааны хөрөг гэдэг нь бол энэ дэлхийг одоо төвшин болгох гэж одоо тэр маш гайхалтай одоо үйл хэргийг бүтээж энэ дэлхийд одоо цойлсон бидний дундаас тийм ээ. Тэр хүн хамгийн оройн дээд одоо хүн учраас. За нөгөөд нууц товчоо бол бид нар одоо тийм хэмжээний гүрэн байсан юм а гэдгийг илтгэх одоо нэрийн хуудас юу гэдэг шиг тийм ээ. Тийм учраас морин хуур маань яг тэр дайны одоо нэгсэндээ бид нарыг илэрхийлэмжл гэж
ойлгож болно да. Тийм байна. За Морин та хуур асууж байгаа. Би за нэг хүн тэгээ. рүү. За Та асууж. 26 жил морин хууртай нөхрөлжээ. Судалсан байна, уралсан байна. Одоо түгээж гин, дэлгэрүүлж гин, өрөөж байна, өрөөгдөж байна. Энэ тэгэхээр нэг өгөх ухаан гэдэг Монголын нэг асар том ухаан яваад байгаа. Та ер нь энэ за өгжил байдаг штэ, авжил байдаг штэ гэж зарим нь хинэгтэй хинэггүй ярьж л байдаг, санаатай санамсаргүй ярьж л байдаг. Энэ өгөх авахын тухайд өгөх ухаан дээр таны бодол саналыг сонсвол. Тийм өгийг гэвэл ганцаасаа юу лээ нөгөө үг байдаг шүү дээ. Ойлыг Аа, өсөх. Тэр тэр бол тий тэр бол одоо миний амьдралд маш чухал одоо ач холбогдолтой зүйл байдаг. Би одоо яг хөө өгнө гэдэг маань заавал ингээ мөнгө ч юм уу эд материал өгөхөөс илүү боловсрал тийм ээ хүнд эрдэм ухаан өгнө гэдэг нь бүр хамгийн дээдийн дээд одоо зүйл. Тэгээд дараа нь бол мэдээж одоо тэр үед хөрөнгө ч юм уу ингээ явах бах. Ер нь бол одоо би тэгтээ би яг нөгөө өгнө гэд бүх хүнд бас өгөөд авах биш нөгөө хинд өгөх үү гэдэг маань бас чухал юм байна гэдгийг ойлгосон. Зарим нэг юм одоо сэтгэл жоохон юутай хүнд ингээ юм өгчгөр тэр нь бүр эргээд хүнд нөгөө гарлаг болж хувраад ингээд гэдэг тал байдаг юм бэл. Тэгээд үнэхээр нэг тэр нэг өгөх ёстой цаанаас нь учир тохиолн бүрдээ ч юм уу тэгээд өгөхөөр үнэхээр их нөгөө буян хишиг дэлгэрдэг тийм юмнууд байдаг юм байна лээ. Тэгээд би энэ чинь бас учиртай юм байна. Зүгээр нэг хүн болгоно маа гэдэг өгөх биш те. Хинд өгөхгүй тэр нь яаж одоо тэр цаашаа одоо ингээд сайхан зүйл болж олон аривчих уу гэдэг ч юм уу маш олон талыг бодох хэрэгтэй юм бэл. Тэгээд тэгээ би одоо зүгээр би урд нь ингээд гэдэг үсэн юм бас одоо яг тэр нэг амьдрал би ер нь угаасаа би жоох өгөөд өгдөг тийм хүн. Тэр амьдрал нэг айгүй том уналтанд орох юм. Би ингээл энэ тэнд мэдээж залуу хүн юм чи нөгөө нэг найз нөхдөгөө наргиц ингэн нэг төрсөн өдөрт очин те. Тэгэл нөгөө сэтгэл хөөрөөл яхаараа нэг за нэг хуур хийж өг юм уу гэдэг нөгөө амлцдаг. Дараа нь тэр нөгөө нэг амьдралын янз бүрийн нөхцөл байдлаас болоод нөгөө биелэхдэггүй уддаг ч юм уу зарим нь ч бол яг хөө тэр доор нь өгчин зарим нь ингээд нэг удаахгүй өгчин олон тохиол янз бүр байгаа. Тэгэнгүүт нөгөө нэг жоохон ингээд будч мудаад амьдралын проблем үүсээд нөгөө сэтгэлдээ ямарч ингээ хадгалж явтал нөгөө хүн маань буруу ойлгоод шал худлаа мудлаа тий инээ тэрэг хил ам болоод нөгөө зарим бүр уурлаад ингээ янз бүр болж исэн тохиолдлууд байгаад байгаа байхгүй. Тэгээ би сүүлдээ болгоомжлоод нөгөө нэг за эн чинь бас учиртай минь ер нь бол тэгж хамаагүй хүн болгонд амлаж болохгүй юм байна тий. Үнэхээр өгч чадах бол яг л өгсөн шиг өгөөд чадахгүй бол яаж бас хамаагүй тэгж амлаад иж болохгүй юм байна мэн гэл янз бүрийн юм бодож ойлгож сурсан л та. Тэгээд за одоо болохоор яг нөгөө нэг яг бодож байгаа л за энэ хүнд үнэхээр нэг юм тус тийм болчихосоо эсвэл сайхан сэтгэл төрүүлчихээсээ тий. Би тэгвэл нөгөө нэг заавал өгж ийн гэдэг нэг юм өөрөөсөө дээр хүнд ингээд нэг юу яачих га тал засчих гад өгөөд байдгүй. Янз бүрийн л тохиолдлоор хүмүүст яадаг. Тэр бол нэг тэр нь нөгөө нэг шалгуур биш. Гол нь нөгөө нэг ямар хүн сэтэлтэй тийм ээ. Одоо хар буруу санаагүй ч юм уу тийм сайхан хүнд юм өгчгөр чи нэг цаанаасаа нэг бүх юм ингээ гоё болоо авчдаг. Бас нэг жоохон тийм хүнд өгчгөр улам эргээд нөгөө нэг өөрт бас ингээд сөрөг үр дагавар үүсэх магадaltaй юм бэл. Тэгээд би за бас учиртай юм байна гэдгийг л бас ойлгосон. Урлаач, судлаач хүн чинь одоо хүнийг таних, байгаль орчин нөгөө хамт оршиж байгаа бүхэл зүйлээ таних хэрэгэл их гарах байх тийм ээ. Тэр чадварууд нь бүр илүү их одоо ингээд бэрхшээл гэх юм уу тэр зүйл одоо зовлон гэж нэрлэдэг байгаа тэр зүйл тохиолдох бүрт түүнийгээ давж гарсны дараа таны хэлж байгаагаар энийг ийм л байсан бэ штэ гих зэрэгээр танин мэдээд яваад байх. Одоо таны маань Жано хар морин хуурын музей Монголдо ер нь бол анхдагч байх тийм үү? Өмнө нь одоо морин хуурын музей гэж
сонсож байгаагүй санагдах юм. Нэгт хоёрт одоогор бол 400 гаруй үзмэртэй ийм сайхан баян музей байгаа. Музейний морин хорийнхаа музейний тохооноос та үзэгчдтэй сонирхуулаад одоо маш олон нөгөө юутай түүхтэй морин хорууд байгаа байх. Энэ тухайга жоохон хөрөлдөд. За тэгээ. Тий одоо морин хорийн музей гэдэг маань Монголдо бол анх удаа нэг л ганц л байгаа. Тэгээд яг хөө өвөр Монголд одоо манайхыг дуурайгаад 2 3 ч музей бий болцсон юм байна. Яг хөө чи булгва бүр нэлээ эртнээс эхэлсэн. Намааг эхэлж яхад баг эхэлсэн байсан өвөр Монголд. Гэхдээ чи булгва музей яг тийм албан ёсны биш, зүгээр нөгөө өөрийнхөө л одоо нөгөө морин хорийн айгуу том төлөөлөл учраас янз бүрийн одоо ингээл шагнал урамшуул барьж исэн хөгжмийн зэмсэг очисон газрын юу дурсгал мурсгал дандаа тим юмараа ингээд нөгөө бүрдүүлсэн ер нь зүгээр яг хов хүний л музей байхгүй. Тэгсэн сүүлд одоо өвөр Монголд 2 ч газар морин хорийн музейг хийцэн. Тэгээд манайхаас ч аль болох үнэтэй хуурыг авч явал ингээл тогтчулаад байт юм байна л та. Тэгээд тэрний ядгүй хэр нөгөө хятадын коммунист намын одоо юутай санхүүжилтээр ингээд маш томоор ингээд хийцэн. Тэгэхээр нөгөө тэр газрууд ч нөгөө нэг маш ихээр дэмжиж байгаа байхгүй юу соёлыг. Тийм байна. Тэр нь айгүй том нөгөө зөөлөн хүчний бодлого гэдэг шиг юм явдаг юм л. Манад ч юм бол эсрэгээр ямар ч одоо дэмжлэг байхгүй. Би маш олоодаа ингээд энэ зүйлээс болж амьдралын уналтанд орж ирсэн. Тэгээд уржнан 2 жилийн өмнө би өөр аргаа бараад энэ музей маань ингээд нөгөө энд түрээслээд явж байсан одоо яг энэ байрыг. Тэгээд явж ирт нөгөө гинт нөгөө энэ байрны маань эцдүүдийн маргаан үсээд тэгээд бүр хуучны эзэн аваад тэгээд одоо гинт манад ороод ирсэн. За ингээд танах одоо чөлөөлж өгөө эсвэл бид нар ингээд зарын эсвэл худалдаж аваа гэдэг юм 2 шаардлага тавиад тэгээд ийм их засвар одоо юм хийчихэд бид нар одоо гарна гэхэд үнэхээр харамсалтай байна. Тэгвэл бид нар одоо ингээд мөнгө төгрөг босгоо худалдаж авах юм нөгөө хүмүүстэй уулзсан уу? За уулзч. Тэгээд юу худалдаж авъя гэдэг юм санал тавиад бид нарыг нэг одоо 3 сар ингээ хүлээгээч. Тэгээ яаж ингээ мөнгө төгрөг босгоод худалдаж авъя гэдэг. Тэгээд эхэлсэн чинь нөгөө нэг ерөөсөө олигтой нөгөө нэг дэмжлэг энэ төр болдоггүй. Би хандвийн аян гэж өрнүүлэхгүй юу? Тэгээд би хандвийн аян гэд тавиад Facebook дээр тавиад ингэсэн чинь юу хүмүүс намайг дэмжих бүр биш, бүр эсрэгээр нь нөгөө нэг бүр доромжлоод болдгоо. Чи ер нь яах гэж юм хийж байгаа баг гинэ тэргээд айгүй их хүмүүсээс юм дайралт ирээд болдгоо. Тэгээ би айгүй эмзэг тусаад айгүй тийм хүн дээр хүлээж авсан байхгүй. Яг тэрнтэй зэрэгцээд байжсэн чи яг би айгүй нэг тийм ууртаа лайв майв хийжсэн чи гинт нэг хүн над руу холбогдоод ирсэн. Чи ч нөгөө морин хуурын ингээ юу хийгээд би зурагтаар харж ирсэн юм байна. Би чамны 3 хуур аваач өг гэсэн гээд. Тэгээд за тийм аваад ир та гээд тэгээд яасан хаанаас авсан гэсэн чи зүгээр нөгөө нэг сүнэрийн хуур ус. Тэгээд энэ ч одоо сүнэрийн л хуур байна дагс харин тийм энэ орон сууцны айлууд ингээ хогон дээр хуураа хаяад байна. Тэгээд яагаад тэгж юм бол гэсэн чинь мэдхгүй одоо тэгээ шинэ хуур аваад нөгөө хуучныгаа хийчт юм уу эсвэл шинэ байранд орохороо ингэдэг юм уу инэ тэрэгэл тийм нэг яриа болоод өнгөрс. Тэгээд та яад хүн гэсэн чинь ах нь энэ нөгөө орон сууцны хороод Баян Монгол энэ хавцаа нөгөө нэг юу хог ачдаг хогны машины жолооч байгаа маа. Хөөрхөд. Тэгээд тэр үйл явдлууд ингээд давхцаад тэгээд нэгдүгürt энэ хүмүүс намайг бүр юун дэмжих биш одоо ингээд амар муухагаар ингээд харааж байна. Хоёрдугаарт энэ хүмүүс яагаад ингэж өв соёл ингээд хогон дээр хайж байгаа юм бэл. Бүр монголчууд ийм болтлоо одоо ингээд дороотсон юм байх та гэж бодогдоод. Тэгээд за энэ дээр би ерөөсөө л маш хүчтэй юм цохилт өгөх хэрэгтэй байна. За одоо өстө буруутаа шоронд оруулалт тэр үз гээд тэгээ би нөгөө морин хуурнуудыг ингээд гудамд хайцсан байхгүй. Олон морин хуурнуудыг зам дээр хаяад тэгээд нэг юм бичлэг хийгээд сошиал тавьсан чинь нөгөө бичлэг маань бүр сэвгдээд 3 сая хүнд хүрээд тэгээд нөгөө 3 сая хүн чинь намайг одоо өстө өв соёлд оромжилсан энэ төр гэдэг өстө
аяйгүй олон хүн нөгөө бүр амар хүчтэй одоо өстой цохилт ирж байгаа байхгүй. 3 Мгм. хоног. Тэгээ би нөгөө учир байдлаа хэлэхгүй ямар ч гэсэн эхлээд жоох энэ хүмүүст бүр энэ юмыг яах нь гэдгийг нь харъя гэдэг ингээд тэгээд нэг 3 хоног надтай чи өссөн хүн болгууцаар дарамтлсан тэгэл хэвлэл мэдээллүүд ирж ярилцлага аавна гэсэн би гүрэж байгаа л тэгэл 3 дахь хоног дээр за би өдөр ингээд мэдээлэл хийя гэдэг ингээд зар тавиад тэгээд тэр 3 хоногт бол миний бие шууд ингээд автоматар өвдсөн маш Мгм. ингээд хоол орхоо байгаа тураад маш хүчтэй тэм цогцолтонд орд юм бэл. Тэгээ би 3 дахь хоног дээр нөгөө а мэдээлэлээ хийгээд за би ерөөсө 3 асуудлыг дэвшүүлнэ. А нэгдүгээрт нь би морин хуурын музей гэдэг ингээд 14 жил ингээд зүтгээд бүх амьдралаа ингээд өрн таран хийсэн. Хинч намайг дэмжээгүй. Тэгээд би энэ зүйл дээр ингээд ард түмнээс яг цагаад болоод би ард түмлүүгээ хандаад ингээд дэмжлэг хүссэн боловч намайг маш олон хүмүүс ингээд доромжилсан. Тэгээд энэ үндэсний өв соёлоо монголчууд нэгдүгээр дэмжихгүй юм байна. Тийм учраас би одоо ийм байдалтай байна. Магадгүй за яг одоо би ингээд одоо энэ байрнаас хөөгдөх юм шиг байна гэдэг ийм нэгдүгээр асуудлыг хүндсэн. Хоёрдугаарх нь бол Монголын төр засаг үнэхээр Монгол тусгаар тогтносон улс юм бол энэ үндэсний хөв соёлыг одоо ингээд харж хандаа тийм энэ зүйл ч одоо ингээд хогон дээр эхнээсээ гарч эхэлж байна. Энэ зүйл бол ингэж байх ёсгүй. Тэгээ бид нар хоймортой залж одоо явах хэвээр тэгээ энийгээр ингэж оюун санаагаа одоо ингээд одоо Монгол хүний одоо философи гэж байдаг бол энд ингээ хадгалагдж байгаа маа гэдэг асуудлыг тавьсан. Гуравт нь бол одоо ингээд Монгол хүмүүс хогон дээр одоо энэ зүйлийг ингэж хайж болохгүй тий. Хэрвээ та одоо хаяхтай хүрвэл одоо ядаж ингээ шатаагаад хайж бай. Эн чинь таны одоо ингээ буян гişиг тий бүх зүйлийг чинь ингээ хадгалж явдаг. Одоо нэгсэндээ та нар ингээ бурхан гэд шүтээд байгаа мөртлөө морин хураа яагаад гэж байгаа. Эн чинь бурханаас өмнө бидний хоймрын шүтэн байж байгаа л бурхан дундуур нь орж ирэл Яг тий. тийм. Тэгээ ингэсэн юм штэ энийг яага бид нар ойлгохгүй байгаа юм бэ гэдэг асуудал. Ийм гурван асуудлыг хүндсэн. Тэгээд эргээд нөгөө хүмүүс маань намайг магтаж эхэлсэн. Тэгсэн чинь daгаад нэг нөгөө нэг амар ингээд өвдөөд өстой хоолч орохгүй байсан зүйл чинь ингээд буцаад зүг зүгээр болц. Тэгэхээр хүн ингээд сэтгэл зүйн болон энергийн амьтан гэдэг нь бол маш тодорхой харагдаж л та. Тэгээд за ийм байт юм байна гэдгийг ойлгосон. За тэгээд тэрнээс хойш яг ингээ явсаар байгаад одоо би ч музейга байртаа болгоод аваад үлдсэн байна. Дахиж айлууд ингээд хогон дээр хуурай хаяагүй ямар ч тийм тохиолдол гараагүй. За гуравт нь болохоор Монгол улсын ерөнхийлөгч дахин зарлиг гаргаж одоо морин хуурын бүхэл салбарт одоо ингээд ажлууд өрнөж байна. Одоо жишээлбэл сургалтын салбарт гэх чинь одоо морин хуурын багш нарын холбоо гэж байгуулад тэр холбооны зүгээс одоо бүр маш том сургалтын хөтөлбөр боловсруул гэдэг одоо даалгаврыг өгөөд одоо 2 жил ингээд жил гарan хийж байна. Тэгээд тэрний үндсэн дээрээс одоо нэг ганц 2 жилийн дараа гэхэд бүх нөгөө ерөнхий боловсролын сургуульд одоо морин хуурын хичээлийг албан ёсоор нөгөө монгол бичих шиг англи хэл шиг ордог болно. Одоо магадгүй 7 дугаар анги болгонд орно. Тэгээд тэр хүүхд цаашаа үргэлжлүүлээ сурах уу зүгээр тэгээд өнгөрөх үү те ямар ч үсэн 7 дугаар ангид ингээ морин хуурын хичээл хүүхэд бүрт ордог болох гэдэг. За тэгээд урлалын салбарыг өнөөдөр морин хуур урлаачдын холбоо гэж байгуулагдаад өнөөдөр стандарт бүх зүйлээ ингээ тогтоогоод хүн болгон дураараа хийдэг гэсэн бол нэгдмэл юм хэв маягт ороод тэгээд одоо жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг бий лав 10 хэдэн жил хөөцөлдсөн тэгээд авч чаддгүй байсан. Одоо ингээд морин хуур урлалын салбарт бүр энэ жил нийслэл хотод дангаар нь одоо зөвхөн морин хуурын урлалд жижиг дунд үйлдвэрлэлийн зээл олгоно гэдэг ингээд одоо яг тавигдсан байна. Бид нар одоо төслөө бичээд байж байна. Гих мэтлэнгээр ингээд үр дүнгууд гарсан байна. Тэгэхээр миний хувьд бол нөгөө хар цагаан одоо бүхэл зүйлээр нь одоо ингээд морин хуураа хүмүүст хүргэх мэдүүлэх гээд оролдоод байгаа гэсэн. Яг хөө тэрийг ингээд мэрэгжлийн одоо морин хуурч хүн хараад заримдаа одоо зүрх шимшрээ тий газар ингээ хуур хайцсан ч юм уу тэгэнгүүт чинь тэр хүмүүс бас уурлах нь ойлгомжтой шүү дээ. Гэхдээ одоо хизээ хойно надтай таарад
Үгүй ээ тухайн үед чамайг үзий ядчихс чи харин одоо чиний л зөв болж хуурлаа шүү дээ. Энэ төргээл зарим нь мөрөн дээр алгадаал тэгэл явж ирс. Тэгэхээр яг гоо ер нь бол одоо нийгэмдээ тааруулна гэдэг шиг нэгсэндээ би тэгжил хандсан. Ягаад гэвэл манай нийгэм чи өөрөө ингээд нөгөө сенсацаар ажил хийгээд байгаа юм чинь. Тэгээд ер нь бол бас тэгжил нөгөө нэг мэдрүүлэхгүй болохгүй юм байна гэдэг тийм ойлголтод хүрсэн. Түүнээс би юу гэж одоо өөрөө бүх амьдралын зүйл зориулчаад доромжлно гэж байгаа хөө. Тэгвэл нөгөө 3 сая хүний маань бас хэсэг нь одоо хүртэл намайг нөгөө өв соёл доромжилсан гэд зарим зам хөндлөн гарч сөө чи нөгөө морин хоор газар хайдаг энэ төр гэж бүр тэгж тэгэл би за тэмээд инээгээл өнгөрс тэгээд тиймэрхүү нөгөө зарим мэдээлэлээ нөгөө бүрэнгүүц даваагүй ч юм уу одоо хүртэл нөгөө ингээд дотроо ингээд зууцсан явж идэг юм байт юм билээ тэгээд яг Нөгөө зарим зүйлд оюун санаанд хүрэхийн тулд олон арга хэрэгэлдэг. Түүний нэг нь заримдаа эмзэглүүлэх тийм арга барил байдаг. Тэгэхээр та яг ард түмний тэр нандиндаг зүйл төр нь хатгсан биш үү? Тэгэхээр бүгдөө л уул нь бол дотроо ингээд сүнсэгдээд хайртаад идэг мөртлөө яг тэр мөн чанарыг нь бас ингээд мэдээлэл донд төөрөөд яваад байна. Тэгэхээр та тэн дээр их чухал онцтой алхам хийжээ л гэж одоо би таны ярианаас ингээд сонсоод бахархацсан. Нэг талдаа нөгөө талдаа нэгж хүнээс нийгэм бүрддэг. Том төрийн баг төр нь өөрөө гэр бүл байдаг. Тэгэхээр гэр бүлийн өрхийн тэргүүн гэж хэлэгдэж байгаа эрэгтэй хүмүүс ямарваа нэгэн зүйлд ийм нэг цэгцтэй, чихчтэй хандаад ирэхээр нөлөөлөх нь олон одоо бүсгүй хүн ярьснаас ч гэдгийм үү. За хүйс ялгарлахгүйгээр одоо ярих юм бол тэр өгж байгаа мессеж нэг их хүргэж байгаа арга зам нь бас их зүг байж болох юм да гэд бодцсон. Тэгээд танд олон монголчуудынхаа өмнөөс талархмаар байна. Олон салбараар өв соёлуудаа хүн бүрэл хайрлаад ирэх юм бол одоо уул нь бид нар чинь манай эх орон чинь газрын даваачин шүү дээ тийм ээ. Газрын даваачин дээр сууж байгаа хүмүүс ингээд яг тэр мөн чанаруудаа бариад авах юм бол бид нар уул нь энчтгийн төдийл босоод ирэх ард түмэн гэд хүн болгон яриад идэг. Түүний нэг нь өв соёлоо буюу түүх рүүгээ бүтээж ирсэн зүйл рүүгээ өнгийгээд харахад юм бол бид нар их амархан болчих юм шиг байгаа юм. Тэгээ та яг тэрний хамгийн амин сүнс өндөр одоо хувь эзэлдэг тэр зүйлийг ингээд бариад авчихсан төрөөгөө олон салбараар хүмүүстэй ард түмэндээ оюун санаанд нь хүрэх гээд байж байгаа нь их сайхан санагдчихна. Тэгээ та их сайн хүү юм аа, сайн эцэг юм аа, сайн хань юм аа. Амьдралын олон ногчаан донд ингэж явахдаа бүгдийг нь тэнцвэржүүлэх гээд танин мэдээд л ингээд явж байгаа нь бахархалтай санагдчихна. Энд таны амьдрал донд ээжээс ахуус ээж гэдэг хүний тухай монгол хүн бүхний бас ингээд хамгийн тав сэдвүүд их хүм. Та тэгээд энэ сайхан 4 сарын 20-нд зохион байгуулсан 108 морин хуурийнхаа үзэсгэлэнг тэгээд үсгэлэнтэй дуу хууртай гэдэг ингээд тулгын 3 чулуу шиг цогцоороо явсан байна лээ. Таны нөгөө заруудыг тэгээд тоглолтын хэсгээс энэ төр харж хахад тэгээд ээжтэй барьж байгаа энэ их ухаард, энэ их тэмүүлэл, энэ их өв соёлын бахархтыг цогцоор нь барьжээ гэж би дотроо бодож суусан. Тэгээд та ээжийнхаа тухай дурсангаа тоглолтынхоо тухай үзэж амжаагүй юм уу? Эсвэл мэдээллийгтэн сонсоогүй байгаа хүмүүст хүргэж болох уу? За тэгээ. За тэгэхээр энэ нэг хүмүүс нөгөө морин хуур худалдаж авах гээд над руу байн юм бичээ залгаад болдгоо. За тэгэхээр яг хөө миний ээж бол яг л энэ нөгөө морин хууранд намайг тэр айлд одоо хөтлж очсон л хүн л дээ. Тэгэхээр одоо хүүгийнхээ хувьд яг нэгсэндээ гартаа атгаал явж исэн гэсэн үг. Тэгээд ингээд явж байгаа. Тэгээд амьдралын нухчаан донд ээж маань нэлээд залуугаараа өнгөрсөн. Тэгээд харамсалтай бас энэ Улаанбаатар хотод нөгөө автослоор өнгөрсөн байхгүй юм. Тэгээд нэгсэндээ тэр зүйл бидний амьдралд нэлээд хүн цохилт болоод ингээд бас нэлээд юм болсон юм аа. Тэгээд бас ингээд амьдрал маань үнэхээр би маш их зүтгэж байгаа Монголын ард түмэн одоо буюу намайг таньдаг хүмүүс бол мэддэг. Ерөөсөө өдөр шөнөгүй ингээд зүтгэдэг гэдгийг одоо л байнга л нөгөө хөдөлмөрч шүүл гэл тэгээд би ч уулын их хүнээс амар их хөдөлмөрлсөн байхгүй. Яг л адилхан идэж уугаал унтаж босоод ажиллаа хийгээл явж байгаа. Тэгтээ яг нөгөө нэг
хийж байгаа зүйл маань ч юм уу тэгж харагдуулдаг ч байж болно. Гэхдээ яг нөгөө зовлон бэрхшээл нэлээд байсан. Тэр дундаас би нэг хоёр асуудал бас нэлээд ингээд амьдралд нөлөө одоо түрүүн би нэг хэлсэн шүү дээ аавын талын маань тийм удам угсаа юм байсан байна. Тэгээд бодохоор би их том одоо ховлгаан гигантэн хүний одоо үр хоч удам. Нөгөө ээж талаасаа ч гэсэн маш том одоо манай нутагтаа тийм алдартай хүмүүс байдаг. Тэгээ яасан бэ гэсэн чинь энэ Монгол хүн ер нь нэг хоёр асуудлыг маш их бодож авах юм байна. Зүгээр одоо их эцэг ингээд өнгөрнө шүү дээ, тий. Яг тэр одоо өнгөрчөөд яаж нутаглуулах уу ч юм уу. Яг тэр үед л Монгол хүн бодож авах хэрэгтэй юм. Сүүлийн үед бас Facebook тэр ч гэсэн 2-3 удаа харагдаад тэгээ би яг энэ зүйл тэгээ миний туулсан амьдрал юмнууд ингээд мөргөлдөөд байна гэдгийг ойлгосон. Тэгээ манай эмээ дээр би ер нь бол бага насаа ингээд эмээ дээрээ голд өнгөрөөсөн. Тэгээ эмээ маань 80 нас хүрээд өнгөрсөн баггүй. Тэгээд тэр зүйл нэг жоохон ингээд нөгөө амьдралд нэг юм асуудал үүссэн манай. За манай хүнтэй яриад авчих болж байна. Арай чи дуусгалж байна. Харин болоог энд яг нөө чухал бүр гадаадаас хүн юу хийж байгаа ш. За. Хаагач. За тэгээд тэр яасан бэ гэхээр юу байгаа нөгөө манай эмээ ингээд 80 нас хүрээд өнгөрсөн. Тэгээд яадаг вэхээр Монгол хүн ингэдэм юм байна. Нөгөө аав ээж ч юм уу ингээд 80 нас хүрээд нэгсэндээ жилээрээ бол 80 нэгтэй гэсэн үг шүү дээ. Тийм болоод ирсэн 80 хүрсэн хүнтэйгээ заавал нөгөө нэг жилдээ ингээ 2 удаа ингээ зологдсон юм байна. Тэр насыг одоо гитлүүлж байгаа гэх юм уу одоо тийм үйл байт юм байна. Тэгээд эмээ маань яг 80 насны дээр бас нэг тийм одоо нэг автын ослолд ороод тэгээд нөгөө настай хүн ч нөгөө нэг биеийн жоох ингэж тааруу байж байгаа тэгээд даралт тарваад энэ тэр өнгөрсөн баггүй юм. Тэгэхээр тэр 81 наснда тэр хүн ингээд өнгөрчгөр жоохон нөгөө үр хоочт ингээд нэг юм муу дагууртай байд юм байна л та. Одоо тэр угаасаа бүр тэр олон мянган жил одоо тэр монголчуудын дунд хөвшмөл ойлголт гэсэн. Тэгээ бид нар одоо тэр үед нөгөө нэг ном шашин ном огт мэдэхгүй гэдэг шиг нөгөө социализмын одоо хүмүүс чинь тэрийг сайн мэдэхгүй тэгэл ингээл өнгөрөөл тэгэл өнгөрсөн. Тэгээ байж тал яг эмээгээс хойш нэг 8-9 жилийн дараа ээж маань бас яг тэр нэг зүйл ингээд автагч байгаа байхгүй. Бас ингээд автын ослолт ингээд ороод тэгээ өнгөрсөн. Тэгэхээр тэр нөгөө үлдэж байгаа үр хүүхдэд хатуу байдгаа гэдэг нь ээж маань хөөрхийн нөгөө нэг айлын ганц охин байхгүй юу? Тэгэхээр тэр зүйл ингээд нөлөөлсөн баг. За тэгээд ээж ингээд өнгөрлөө гэдэг ингэсэн чинь дараа нь болохоор одоо ингээд би ингээд амьдрал маш олон зүйлийг ингээд туулж яваад өөрөө бас ингээд уул ус тэнгэр язгуураа ингээд маш ойрхон ингээд харьцаад одоо морин хуур те бүх юмтай ингээд алт ертөнцтэй харьцаад ирнэ шүү дээ. Тэгээд ингээд ойлголт аваад тэгээд ингэж явсараад хамгийн сүүлд бүх зүйлийн ингээд гогцон тайлгдсан чинь манай ээж ингээд Улаанбаатар хотод өнгөрсөн. Тэгээ өнгөрөхт нь бид нар яг зүгээр ингээд нөгөө буйны газар аваачвал ингээд чандралсан баггүй. Тэгтэл ээж маань одоо тийм бас одоо лус яасан тийм одоо онгод шүтэнтэй одоогор бол удган ч юм уу тийм маягийн л хүн байсан юм байна л да. Одоо бид нар чинь тийм мэдэхгүй. Тэгээд одоо тийм хүний ч нөгөө газар ингээд заавал шингээж оршуулах хэрэгтэй байтал тэгээд ингээд чандралчаар тэр зүйл бас буруу болоо хувирчсан байна л да. Тэгээд энэ зүйл ерөөсөө л ингээд үр хүүхдэд нь ингээд нөлөөлөд яваад байгаа юм байна гэдгийг ойлгоод тэгээд тэр зүйлийг ингээд засах одоо би багшаараа маш том юм зан үйл бас л бараг л ингээд бүхлөдөн хүн оршуулж байгаа юм шиг зан үйл хийлгэж байгаа. Тэр уул уссанд оч аргадаад ингээд бүх зүйлийг ингээд хийгээд за тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө буцаад ингээд амьдрал маань ингээд зүг болж эхэлсэн. Тэгээд тэрэн дээр яг тэр багш маань хэлжэлтэй чи маш том амжилтанд хүрэх нэ. Ер нь бол энэ одоо өстөө нөгөө улсын хувь заяа гэдэг шиг тийм ингээд маш том одоо мэдээж тийм нөгөө улсын юунд нөлөөлдөг
хэмжээний хүмүүс чинь цөөхөн төрж байгаа шүү дээ. Үнэхээр чи тийм хүн байна аа. Тэгээд одоо бас ер нь бол монгол хүн их хэцгээ нутагтлуулахдаа заавал маш сайн анхаарч зөв газрыг олж нутагтлуулах хэрэгтэй байт юм байна л та. Гэтэл нөгөө зарим хүмүүс нэг их л мундаг газар оршуулж яах гээд нөгөө нэг тавьчдаг. Тэгтэл тэр нутаг усны одоо лус савдаг ч юм уу тохирохгүй байж бас болдог тийм. Тэр бүхнийг маш ингээд анхаарж ижил хүн ер нь сайхан явд юм байна. Тэгээд би энэ бүхнийг ингээд засаж янзлаад явснаас хойш одоо ингээд бүх зүйл одоо сайхан болж байна. Тэгэхээр одоо нэгсэндээ энэ бол бас би нэгсэндээ өнгөрсөн одоо өвөг дээдс ээжтэй ч юм уу тийм ингээд өвөг дээдстэй хийсэн нэг ач буян гэж ойлгож болно. Өөртөө бас хийсэн буян гэж ойлгож болно. Ирээдүйн үр хүүхдээ бас энэ зовлон бэрхшээлийг давтуулахгүй байхад хийсэн буян гэж л ойлгож байгаа да. Тэгээд энэ бүх зүйлийнх нь одоо маш сайхан илүү цаашаа гоё дэлгэрэлтээсэ гэдэг үднэс энэ 108 хуурыг урлсан байгаа. Харин тий. 108 гэ тоог чинь монголчууд за өстө хүн бүхэн нөгөө бүр нарийн чанд утгаар нэгсээ мэддэг. Тэгээ та ээжтэй зориулж бас их таач бас их сайхан дуулдгийн байлээ. Их гоё дууны үг ая зохиодог, үг бичдэг. Нөгөө дархан хүн бурхан ухаантай гэдэг шиг танд удам судрынх нь хайрыг хэлэх нь үг дээдсэн их сайхан одоо авьяас ур чадвар заяана гэдэг чинь нэг хүн дээр ингээд бүгдөө цогцлоод ирдэг тийм зүйл биш шүү дээ. Түүнийг нь мэдээж тухайн хүн өөрөө эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үгдээд сэлцсэн байгаа тийм. Эзэн нь хичээж байгаа юм бол тэр нь улмал цаашаага чадваржиж байдаг. Тэгээд хүүхдүүдэд зориулсан тэр морин хорийн дууг сургуулийн програмд оруулах болсон гэж ярьжсэн. Тэр их цаваа цайлхан хүүхэд болгон дуулаад за тэгээд морин хоорондоо дурлах бас нэг алхам шат болох юм байна да гэж бодчихсон. Үүнээс хойш та ер нь хүүхдийн дуу зохиов уу, морин хуурын тухай шүлэг айц одоогийнхан тэр орж ирж байгаа онгод авьяасынхын тухай хоёулаа хөрөлдөл. Энэ хүүхдийн дууг би одооноос 20 жилийн өмнө зохиосон. Жохон байсан л да одоо дөнгөж 20 гарч ирсэн. Тэгээд тэр үед би нөгөө нэг цэцэрлэгт ингээд нөгөө дуу хөгжмийн багшаар сурч ирсэн учраас цэцэрлэгт очиж нөгөө дадлаг хийдэг байхгүй хүүхдүүд хичээл заа нэг сар одоо хүүхдэд нөгөө хичээл зааж дадлаг хийж гисэн. Тэгээд тэр үедээ зохиосон юм. Тэгээд дараа нь 2008 он жоохон сайжруулад нэг хүүхдийн дууны одоо боловсролын яамнаас уралдаан зарлагдаад тэнд орсон ч харин тусгай байр аваад шагнал аваад тэгээд айгүй урамшаад ингээд явсан. Тэгээд сүүлд 10 хэдэн онд яг тэр манай шавнар дуулж ингээд бичлэг хийгээд ингэсэн чи одоо ингээд сошиалор ютубээр айгүй их хүнд хүрээд тэгээд Монголын одоо бүх сургууль цэцэрлэгт дуулагддаг болсон. Тэгээд энэ дуу маань явсаар гоод одоо ингээд нөгөө хүүхдийн хичээлийн програмд ингээд заавал байх ёстой дуу болж хувирсан. Тэгэхээр ч одоо ингэсэндээ цаашдаа ингээд мамма нашир гэдэг шиг бүхэл хүүхд нөгөө сурах дуу болж байна гэсэн үг. За тэгээд яг хоо энэ дуу гэдэг маань ингээд дараа нь ач холбогдлыг бодохоор жижигхэн хүүхдийн дуу боловч энд бол үнэхээр маш том философи явж байгаа юм байна гэж би хожим ойлгосон. Ягдгүйл одоо тэр дууны үг нь өргөө гэрийн хойморт дээдлэн тагсан морин хур өөдлөх бүхний бэлэгдэл дэлхийд тосгүй морин хур гэд ингээд гарч байгаа. Тэр нь хүүхдэд бүр ингээд цэцэрлэгийн ч юм уу сургуулийн насанд нь энэ морин хурыг хүн хоймортой залах ёстой байна. Энэ бидний амьдралд нэг чухал юм зүйл юм байна гэдгийг ойлгуулж байгаа гэсэн. Тэгэхээр нэгсэндээ эхлээд бид нар энэ дууг ингээд хүүхдэд төлөвшүүлээд үнэхээр хүрэж чадах юм бол дараа нь тэр хүүхд хүссэн хүсээгүй нөгөө морин хураа сурах сэтэл нь аяндаа бий болох юм байна. Гэт ингээд бодохоор нэрээ бас чухал юм хийсэн байна гэж дараа нь бодож байсан. Тэгээд бүр албаасаар надаас тэгж ирэх авахт нь айгүйх баярлж ирсэн. Тэгээд ер нь бол одоо би нэг үндэсний сэдвтэ 9 хүүхдийн дуугаар юм цомог гаргана гэдээ ажиллаж байгаа. Тэр нь Монгол дээлний тухай, Монгол гэрийн тухай, тэгээд өөрчүүл 5 хошуу мал 5 төлмөл гэдэг ингээд яг нэг хүүхдийн тийм сэтгэлгээний юм нэг үндэсний сэдвтэ 9 хүүхдийн дуугаар юм цомог гаргах гээд тэгээд нөгөө тэр хөтөлбөр боловсруулж байгаа хүмүүс маань тэгвэл тэр дуунууд чинь бас хараад яг насныхын сэтгэлгээнд таарж байвал ингээ бас оруулъя гэдэг ингэжсэн. Тэгээд намар 11 сард тэр хөтөлбөр нь аль биесээр батлагдах хүртэл та энийг яг
хийгээд өгөөч л хэл тэгж байгаа. Мгм. Тиймэрхүү ажилтаа л ингээд явж байна. Тэгээ миний баримталж байгаа зарчим нөгөө түрүүн анх нөгөө нэг ярианы эхэнд нөгөө хүүхэд байхдаа тэр морин хорийн мэдрэмжийг Айд. авсан. Тэр мэдрэмжээл одоо хүн болгонтой хуваалцъя. Би ингээд Монгол дээл гэдгийг хүүхдэд ойлгуулахын тулд мамуна ширшгэл дуу хиймээр байгаа байхгүй юу? Тэгээд тэр хүүхд ингээ ойлгочих юм бол тэгэл амьдралынхаа явцад хүссэн хүсээгүй хинээр шахуулахгүй тэр зүйл тэр хүний одоо хэрэгцээ ингээд тэгээ одоо жишээлбэл дараа нь ингээ бодохоор мамуна шир гэдэг дуу ямар том философитой юм бэ гэдгийг би хүртэл ойлгож байгаа байхгүй одоо Маам наашир манад хоёулаа тоглоё те аав ээж хоёрын авчирсан тоглоом биш шүү. Тэр хүүхдтэй ингээд юмаа хувааж те жинхэнэ өөгнө гэдэг шиг те тэгж байх одоо юмыг сургаж штэ те. Тэр сэтгэхүй. Тэгэхээр ерөөсөө л энэ эхлээд бид нар энэ хүүхдийн тэр боловсрал одоо яг тэр зүйл дээр маш их нөгөө нэг ирээдүг ойж өгч ингэж хийчих юм бол аяндаа тэр ирээдүй ч өөрөө бид нарыг ингээд тэтгээд тижээгээд аваа явчих шүү дээ. Тэгэхээр ерөөсөө л та хэрвээ би хэрвээ өөрийнхөө ирээдүг бодож ивэл нөгөө нэг хүүхд рүүгээ чиглэсэн л маш гоё юм хийх хэрэгтэй маань. Тэр хүүхдүүд маань ирээдүйд бид нарыг тэгсэндээ чирээд явна шүү дээ. Тэгэхээр тэгж л бодож байгаа. Тэгээд тийм нэг уран бүтээл дээр ажиллаж байна. Яг би чи ер нь бол нэг 50 гаруй дуутай. Тэрний маань 20-од нь яг ингээд нөгөө YouTube мөтүүдээр ингээд байж идэг. Нэг 10 хэдэн клип байдаг. Бас том одоо Жанцсан нуруугач юм уу том хөгжмийн зохиолчдын нөгөө нэг таашаалыг хүртэж бас магтуулж исэн ч дуу хоор байж байгаа. Тэгэхээр тэр уран бүтээлүүдийг бол яг нөгөө нэг хоббигоороо ингээд ажлынхаа завсар заагаар тэгэл зарим нь хүмүүсээс нөгөө нэг захиалга аваад мөнгө төгрөгөөрч бас хийсэн уран бүтээлүүд байгаа. Тэгэл янз бүрийн байгаа. Тийм байна. Одоо ингээд хоёулаа цаг гарan хөөрөлдөж байна. За маш их ажилтай завгүй ажлынхаа хэлбэрээс амьдралынхаа хэлбэрээс бидэнд цагаа зарцуулсанд баярлалаа. Та ер нь Монголынхаа ард түмэнд газрын даваажин наран саран ээлжилсэн за магтаад байх юм бол баршгүй нэх магтаад яруу найрагчд нь хэлээд байгаа юм шиг мөртлөө яг тэр хэлж байгаа үг өгүүлбэрийнх нь ар болгонд мөн чанар үнэхээр бидний өв соёл ингээд нэвт шингэчихсэн байгаа гэдгийг атхан тутамдаа бид нар ойлгох ёстой юм шиг байгаа. Ойлгоод цаашаага бүр гүн гүнзгий барьж авах ёстой юм шиг байгаа юм. Тэгэхээр өв соёлоо олон хэлбэрээр үлгий болсон хүүхдүүдтэй за тэгээд анх инх мөнх гээд 3 цагийг гурвуулангийн хооронд нь сүлэлдүүлээд ийм их танин мэдхүү цацруулж яваа хүний хувьд Монголынхаа ард түмэнд хандаад энийг л хийж хямсан гэж бодож явдаг үгээ хэлээч гэж хүсэж байна. За яг ерөнхийдөө би юу яадаг нөгөө үндэсний өв соёл гэдэг ингээл багасаа явцсан болохоор тэр зүйл дээр л тулгуурлаж яг бодоод сэтгэлдээ зүвж байж магадгүй. Нэгдүгээрт биднэрт тусгаар тогтнол гэж хамгийн эрхэм зүйл байх ёстой тийм ээ. Энэ тусгаар тогтнол гэдэг ганцхан зүйлийг бүрдүүлж байгаа маш олон зүйл байгаа. Нэгдүгээрт нь газар нутаг тийм ээ. Хоёрдугаарт нь энэ Монголын ард түмэн, гуравт нь одоо энэ өв соёл, түүх соёл тийм ээ. Гэт ингээд явхаар тэрний зүгээр нэг бас хэсэг нь энэ морин хуур байхгүй. Альва улс үндэстэн өөрийн гэсэн шашин шүтлэг байна уу? Газар нутаг байна уу? Ард түмэн байна уу? Хэл соёл байна уу? Тэгээд бүр нарийн ярих юм бол энэ хөгжмийн зэмсэг байна уу гэдэг энэ бүхнээс одоо тусгаар тогтнол хамаарж байгаа. Тэгэхээр морин хуур яалтчгүй бидний тусгаар тогтнолын нэг хэлбэр мөн. Тэгэхээр нэгсэндээ би энэний бас ингээд амин сүнс болсон энэ музей зүцийг ингээд ажилуулаа явж байгаа хүний хувьд мэдээж асар их зүйл ингээд бодогддог байхгүй. Түүнээс зүгээр яг нэг айлын найран дээр очиж морин хуур тоглолцоод нэг цалин аваад яваад идэг бол бас өөр л байх л та. Илүү бизнес тал руу ч юм уу. Би болохоор ингээд би энэ улс гүрний бас нэг жижигхэн юм те чухал юм би ингээд хийж байгаа шүү гэдэг үднээс маш олон зүйл ингээд бодогддог. За тэгээд би ерөөсөө л Монгол хүнийг энэ газар ус уул усандаа эзэн байгаасаа гэдэг тал дээр
айгүй их ингэ боддог. Тэгээ фэйсбүүкээр нөгөө нэг заримдаа ингээл тэмцэлтээр ингээл юм бичээл ингээ илэрхийлчихэр нөгөө нэг зарим талын хүмүүс нь энэ бас нэг юм худлаа их орон гэсэн худлаа нөхөр байна гэдэг ч юм ингээ янз бүрээр хараад тэгэл зарим бүр ингээл найз байсан хүмүүс дургу болцсон ч байж байгаа шиг ингээд айгүй хэцүү юм байна л да Монголд. Тэгэхээр өнөөдөр би юуг энэ зүйлээс анзаарсан бэ гэхээр сүүлдээ ингээд одоо ингээд Монголд нэг ураа ингээд нэг асуудал яригдаад л байгаа шүү дээ. Тэгтэл тэрнээс бол ах дүүнэр хүртэл хоорондоо ингээд фэйсбүүкээр хэрэлдэж байгаа шиг те. Нэг нь одоо нөгөө шинжлэх ухаанд итгэдэггүй гэл нэгээд оромжлол нөгөөх нь газар нутгаа хамгаална гэл ингээд нэг ийм юм яваад байгаа байхгүй. За тэгээ би энэ дээр юу хэлэх вэ гэхээр биднэрт өнөөдөр нэгдмэл одоо бодлого байхгүй болчих. Хятад хүн өнөөдөр дэлхийг одоо ингээд бид нар одоо монополдож амьдрна гэсэн нэгдмэл тийм байр суурьтай юм байна л да. Одоо манай гэрийн хажууд ингээд хятад ресторан байдаг. Хаяа ингээд ороход яг надад тийм сэтгэл төрүүлдэг байхгүй. Ерөөсөө л хятад хүн ирээдүйд энэ дэлхийд ноёлно гэсэн нэг юм ингээд тогтцсон юм байна. Тэгвэл бидний үг дээдс тэр хүннүгийн үед 13 дугаар зуунд яг тэр одоо сэтгхүүтэй явж ирсэн юм байна. Гэтэл яг өнөөдрийн бидэнд тийм нэгдмэл одоо нэг чигт тийм одоо нөгөө нэг бодлого байхгүй болцсон юм байна. Нэг өөр юм ярьдаг, нөгөөх нь үгүйсгдэг, нэг өөр юм ярьдаг, нөгөөх нь ингээд ойлгодог ч юм уу. Ингээд л яваад байна. Тэгээд энэ нь яаж нөхөр маш олон одоо хэвлэл мэдээллийн одоо хэрэгсэл одоо ингээд сайт байна. Тэр болгон өөр талаас ингээд хүмүүсийн оюун санааг ингээд бөмбөгцөөр байгаад бүр хүнийг сүулт нь үзэл бодлого болтол нь ингээд одоо тарих угаалт явж байна. Маш олон телевиз байна. Маш олон сувгаар ингээд хүмүүсийг ингээд бөмбөгдөөд дараа нь одоо ингээд маш олон инфлюенсер одоо хүмүүс зарим нь өв соёл гэж бүр ингээд мэдгүй мөртлөө тэрийг ингэж ярьж хүмүүсийг ингээд янз бүр болгоод ингэсээр байгаад биднэрт нөгөө нэгдмэл байр суурь гэдэг юм байхгүй болчих. Тэгэхээр энэ зүйлийг л одоо бий болгохын төлөө явах юм бол тэгээд аяндаа Монгол хөгжиж чинь. Энэ байр суурь ийм нэгдмэл шин чанар байхгүй бол тэр гадны хөрөнгө оруулалт ороо тэр уул уурхаагаас маш их ашиг олсон ч тэр зүйл юу ч болохгүй. Тэр зүйл ингээд зүгээр л ингээд ус руу элс хийж байгаа юм шиг л юм бол. Энэ нэгдмэл байр суурьтай байх юм бол ширхэг элсийгч те үнэхээр одоо үндэсний хэмжээний том философи болгож хөдөлгөж болно л гэж би бодож байна. Харин тийм ээ. Наад таны саяны ярьсан их гол агуулгыг хүн болгон яриад л байгаа. Гэхдээ яг нэг үе бодоход Монгол хүний тэр дотор байдаг очин нэлээд зүв бадраад байгаа мó да гэд нийгмийн олон салбарыг харахад тэгж бодогддог. Тэгээд тэр 3,500,000 гэж хэлээд байгаа боловч дэлхийд даяар Монгол үндэстэн гэж ярих юм бол нэлээд олон сая тоннд эргэлдэх юм билээ. Тэгээд тэр олон хүний сэтгэл зүрхэнд байдаг мөн чанарын галыг бадрааж яваа танд тэр олон хүмүүсийн өмнөөс баярлалт талархаж байгаагаа илэрхийлээ. Тэгээд та тэр ингээд цаг гарan хөрөлдөхөд таны амьдрал унаж босч исэн тэр зүйл даван гарч исэн эр зөрг ганцаараа юм шиг туулж исэн гэтэл ард нь насар одоо хүч нөлөөлдөг гих мэтчлэн олон зүйлийг хүмүүс ойлгож хүлээж авах байхаа гэж бодож байна. Тэгээд туулаад босох газартай тугаа өргөх тэнгэртээ хиймэрлэг бүхэн нь бүрдсэн энэ сайхан хүнтэй ярих надад сайхан байлаа. Тэгээд таны энэ олон салбарт яг тэр хазаахгүй мөн чанараа бариад явж байгаа уртын туулах замд нь шамдас жавхаа эр зөргийнх нь шамдас жавхаа ур ухааных нь шамдас жавхаа улам өөдрөг байхыг хүсэн өрөөж байна. Тэгээд цагаа зарцуулсанд маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд үзсэн бүх хүмүүсийн амьдрал ах уу болоо таны амьдрал ах уу одоо алтан өндөр уулс мэт өөдөө дэшээ байж хуурын хөгмөд тэгшэрч явахын ерөөлийг дэвшүүлье. Маш их баярлалаа. Ерөөлийг сайхан тогтоож хүлээж авнаа. Ажилд нь амьдралд нь өөртөө хүсдэг хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За баярлалаа. За баярлалаа.